Энэ бол Eagle News. Мэдээний өрөөнөөс үг үйлдэл хөтөлбөрийг үзэгчдэнд дөлгөөн шууд хүргэж байна. Эрхэм үзэгчдээ та бүхний энэ оройн төм авлагын алтан Улаанбаатар хотод 21 цагаас энэ цаг та бүхэнд хүрдэг үг үйлдэлийн өнөөдрийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ингээ анхаарлаа хандуулна уу. Өчигдөр оюутлогоон далдуурхад ажиллаж байсан 1700 орчим монгол ажилчин өмнө говьоос Улаанбаатарт ирлээ. Энэ оны эхний 7 дугаар сарын байдлаар Монгол Улсын бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 38.9 мянгад хүрсэн байна. Өгүүлэлтээ хамтаага үзэж та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр оюутлогоо тойрсон сэдвэрээ үргэлжлүүлэн ярилцах болно. Өчигдөр үдшийн 23 цагийн байдлаар оюутлогоогоос цомтголд орсон гэх 1700 ажилтны хамгийн сүүлийн цуваа Улаанбаатар хотод ирлээ. Харин энэ оны эхний 7 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин буюу бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 38.9 мянга болж өмнөх оныхоо мууиес 14.7%-аар буурсан үзүүлэлтийг үндэсний статистикийн хорооноос мэдээсэн байдгийг. Одоо харин бүртгэлгүй болохоос ус ажилгүй иргэдийн тоо лавтаа 1 мянгаар нэмэгдэж таарч байна. Ангарснаас хойш манайх руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй байгааг Төв банкнаас мэдээсэн. 2013 оны эхний улирлын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээр манай улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 870.8 сая Америк долларт хүрсэн байна. Харин оны хагас жилийн байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй нэмэгдсэн байгаа ч сүүлийн 2 жилдээ харьцуулж харах юм бол ялгаатай тоо харагдана. Ингээд графикаас хамтдаа сүүлийн 2 жилийн туршид гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсын хэмжээнд ямархуу байдлаар орж ирснийг харьцуулж харцгаая. 2011 оны байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт нийтдээ 4.7 тэрбум Америк долларт хүрсэн байна. Харин өнгөрөх буюу 2012 оны байдлаар манай улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум Америк долларт хүрч 2013 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум Америк доллартай байна. Энэ онд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх онуудаас 43%-аар буурсан үзүүлэлттэй байгааг салбарын тооцоосон юм. Тэгвэл 2012 онд орж ирсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70% нь оюутлогын бүтээн байгуулалт дээр дөрөөсөн байгааг улуурхай яамнаас мэдээллээ. Уг нь Монголын эдийн засгийн өсөлт 17%-аар яригдж байсан жилүүдэд орлогын улсын хөрөнгө оруулалтын байгууллагуудаас манай эдийн засагт өндөр үнэлгээ өгч байсан. Эдгээрээс нэгийг нь жишээ олгож танилцуулахад 2011 онд болсон Mongolia Investment Conference хурлын үеэр Евразиа Капитал хөрөнгө оруулалтын банкны тэргүүн Алишер Али Монгол дэлхийн тоглогч болгон сэдвт илтгэлийг тавьж байсан юм. Түүний илтгэлд хэрхэн дурддаж байсныг хамтдаа графикаас харцгаая. За тэрээр Монгол дэлхийн тоглогч болох нь хэмээх илтгэлдээ дурдсанаар Монгол улсын эдийн засгийн өсөлт эх 5 жилд 14.4%-тай тогтмол өсөлтийг харуулна. 2020 он гэхэд нэг хүн дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 Америк долларт хүрнэ гэж илтгэлдээ тодорхойлсон байх юм а. Тэрээр жил ирэх тусам тогтвортой өсөлтийг хангах хөгжлийн салбарын тооцоог гаргахдаа Монголын хэд хэдэн голлох орд газруудыг тулгуурлаж энэ тоог бодсон байна. Түүний бодлогод таван толгой, Шивэово, Тулахтай, Нарийн Сухайд, Оюут толгой, Эрдэнэт, Мушгаа худаг, Төмөртэй, Дорндын гих мэтчлэн 10 ордын нийт нөөцийн үнэлгээг ашигласан байна. Дээрх орд газруудыг нийтдээ 1.3 их найд Америк долларын нөөцтэй гэж Евразиа Капитал хөрөнгө оруулалтын банкнаас үнэлсэн байгаа юм. Хэдийгээр уулуурхаан салбарын ордын нөөц өндөрөөр үнэлэгдэж болж байгаа боловч энэ салбарыг хөгжүүлж салбараас орж ирэх ашиг орлогыг нэмэгдүүлэх гэвэл дагаад дэд бүтцийн бүтээн байгуулалт зайлшгүй шаардах ёстой ажил. Тиймээс хөрөнгө оруулалтын байгууллагуудын тодорхойлсон шиг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд эхлээд дотооддоо чиглэсэн зардал гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол уулуурхаан салбарын хөгжлийг хангах хөрөнгө оруулалтыг дотооддоо төвлөрүүлэх хэрэгтэй байгаа юм. Хэрвээ өөрсдөө мөнгөгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татхаас өөр замгүй. Монгол улс уулуурхаагаар дамжуулж мөнгө хуримтлуулъя гэж байгаа бол салбарын түүхийн эдийг олборлох тээвэрлэх дэд бүтц байх ёстой. Үүнд ойрын жилүүдэд нийтдээ 5.2 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоогч гисэн дээрх хөрөнгө оруулалтын банкнаас гаргасан байна. Гэтэл төсвөөс энэ хэмжээний санхүүжилтийг гаргаж хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Боломжтой байлаа гэхэд замын дундаас өчнөө идүүр нэмэгдэж ажил бантан болж хуваарсан төсөв тус тусынхаа эзнийг олж халаасанд орно. Уулуурхай эрчимтэй хөгжиж буй ганц өмнө говийн жишээнээс харахад тэнд өнөөдрийн байдлаар гэхэд хувийн компани л автсан барьсан туршлага байна. Гэтэл улс зам барих гэж
олон жил ярьсан байдаг. Ийм байж ич ядаж хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх ёстой. Манад эсэргээрээ болцоход хизээ бол хизээ дуртай улс төрчид нь гацаа үсгдэг жишг маниас дээгүүр маний амьдралыг шийддэг 100 хүрэхгүй тооны хідэн толгойтой хамаатай. Долларын ханш чангарч Монгол төгрөг ам долларын эсрэг суларч байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой. Учир нь валютын урсгалын гол сууг нь хөрөнгө оруулалт. Тэгвэл манай улсын хувьд хөрөнгө оруулалт хаана төвлөрч байна гэдгийг давхар бодолцох хэрэгтэй. Ингээд графикаас хамтдаа харцгаая. За Монгол улсын хувьд нийт экспортын 95%-ийг нь уул уурхай дангаараа эзэлж байгаа юм. Валютын гол урсгал болсон экспортын орчинд манайх 195%-ийг нь ганцхан уул уурхайн салбараас оруулж байна. Энэ нь уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр гэдгийг баталж байгаа хэрэг. Бидэнд өөрсдийн гих үйлдвэрлэл алга, арьс ширээч дотооддоо боловсруулж чадахгүй байгаа манай улс ноолуураа одоо л нэгэн боломжийн хэмжээнд боловсруулж утас ирдэг болоод байна. Өөрөөр талах гурилнаас өөр үндэсний гих үйлдвэрлэл хөгжөөгүй манайх явсаар ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн өсөлтөө өөрийнхөө гараар л нэг өглөөс сэрэхтэй сааруулчихлаа. Яванда энэ нь төр зуурын гэж хүлээлтээс давсан эдийн засгийн уналт болохгүй гэхээс болгоомжлох хэрэгтэй байна. Компани хүний нөөцийн бодлоготой цомтгол хийх нь эдийн засгийн сул орлого орж ирэхгүй байгаагийн дохио. Тэгвэл оюутлогоо компанийн хувьд зах зээлийн энерчлийг тооцоолж цомтгол хийжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Харин эдийн засгийн хурд саарах гол нөхцөл нь юу байваа гэсэн асуултад бас л оюутлогоос орж ирэх орлого голлох нөлөө үзүүлсэн болохыг Төв банкнаас дүгнсэн байдаг юм а. Оюутлогоо засгийн газар хоорондын үйл ойлголцол хэлийн гадна хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын орчинд урьдчилан таах аргагүй байдлыг төрүүлсэн нь манайх руу чиглэх валютын урсгалыг сааруулжээ. Улмаар эдийн засгийн өсөлт удаашрч уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалт татварлаа. Орлогоо дагаж зардлын тооцоо хийгддгийг оюутлогоо компани гаргасан шийдвэрээрээ баталж байна. Өчигдөрхөн оюутлогоотой холбоотой сэдвээр хүргэсэн мэдээлэлээс та санаж авах. За уул уурхайн сайдын салбарынхаа орлогыг тун удахгүй сайжирна гэж найдаж байгаа төсөл нь оюу толгой юм. Тэр оюутлогын баяжмлын экспортод гаргах төлөвлөгөөнд тооцоо хийж, энэ онд тус компаниас 1 орчим тэрбум Америк долларын орлого орж ирэх боломжтой гэж үзэж байна. Уул уурхайн сайд Ганхуйгийн эдийн засгийн өсөлтийн талаар хэлсэн үгийг дахиад давтан танд үзүүлье. Графикаас харцгаая. За уул уурхайн сайд Ганхуйг хэлэхдээ эдийн засгийн өсөлтийн эрч саарч байгаа ч өсөлтийн далайц дэлхийн ихэнх орнуудын өсөлтийн дунджаас өндөр хിവэр байна гэж мэдээлсэн байх юм. Түүний мэдээлэл таны чихийг зөөлөж сэтгэлд таалагдах тайлбарыг хэлсэн гэдэг нь эндээс харагдлаа. Түр зуурын эрсдэл байлаач гэсэн Монгол улс ийм мэд эдийн засгийн давалгаанд өртөхдөө дараагийн ээлжинд ямар нөөцийн бодлоготой суух вэ гэдгийг өнөөдөр төлөвлөгөөгүй байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа юм. Харин хамтдаа дараагийн графикт мөн л анхаарал хандуулцгаая. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэс оюутлогоо компани Rio Tinto-д захидал хүргүүлсэн байдаг юм а. Эрдэнэс оюутлогоо бол Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс оюутлогоо орд газар дээр 34% эзэмшлийг эзэмшиж байгаа. За нэр бүхий компани захидлын гол агуулгад Эрдэнэс оюутлогоо компани захирал оюутлогоо төсөлтөй холбоотой маргаантай аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шаардлагатай тохиолдолд улсын хурлаар хилцүүлэхийг мэдгдсэн байсан юм. Эрдэнэс оюутлогоо компани захирлаар 2008-аас 2012 оны улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан Сидванчик одоо ажиллаж байна. Тэрээр гишүүн байсан үеишгээ характер гаргаж хөрөнгө оруулагчтай харилцсан нь Rio Tinto-д Монгол Улсын засгийн газрын танхимын байр суурь гэж харагдсан илэрхий. Энэ үйлдэлийн дараа ерөнхий сайд Норвын Алтан хуйг ерөнхий сайд 30 минут сэтгүүлчтэй уулзах цагаараа уул уурхайн сайд Ганхуйгаар дахин загтал илгээж хувийн компани захирлын үг засгийн газрын байр суурийг илэрхийлэхгүй гэх санааг дайлгаж хөрөнгө оруулагчдад тал зас хаягдсанаа мэдээлсэн юм. Гэтэл засгийн газрын энэ үйлдэл хожимдсон ухаарл гэдгийг хэлийн гаднах уур амьсгалууд баталж байгааг Төв банкны гадаад валют эдийн засгийн газрын захирал Дэлгэр сайхны Newscg-ийн сайтад өгсөн ярилцлагууд батлан харуулж байна. За тэрээр Newscg-ийн хэрхэн ярьсныг хамтдаа графикаас харцгаая. За Төв банкны валют эдийн засгийн газрын захирал Дэлгэр сайхны хэлснээр 7 дугаар сарын 20-оос эхлэн оюутлогоо төслийн санхүүжилт хөрөнгө оруулалтын асуудлыг улсын хурлаар хэлцгээр болсон тухай мэдээллүүд олон улсын мэдээллийн хэрэгслээр цацагдж эхэлсэн нь хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлсэн гэж ярьсан байна.
Олон улсын түвшинд Монгол улсын хөрөнгө оруулалтын орчинд үл итгэж байгааг илэрхийлсэн гол баримт нь Moody's агентлагаас гаргасан шийдвэр. За Moody's агентлагаас манай улсын дотоод гадаад валютаар илэрхийлсэн урт хугацааны бонд болон хадгаламжийн үнэлгээг бууруулсан юм. Гэтэл хөрөнгө оруулагчдын дундах уур амьсгал ингээдлээ буурсан үнэлгээтэй байхад улуурхаан сайд Ганхуйг дэлхийн бусад орнуудаас манай эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байгаа гэж дэвсэн ойлголцтой хэвээр байна. Хэдийгээр эдийн засаг бусдаас хавьгүй өндөр байгаа гэх гэлээч хөрөнгө оруулагчдын дундах уур амьсгал маргаашийн эдийн засгийн хурдыг тодорхойлох юм. Эдийн засгийн төлөв хөрөнгө оруулалт саарахын хэрээр урууга хамааралтай үзүүлэлтийг харуулах болно. За орлогоо дагаж зардлын тооцоо хийгдэг гэдгийг ч Rio Tinto засгийн газарт ойлгуулж байна. Тиймээс ч тэд далдуурхан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар бүтээн байгуулалтыг хойшлуулснаар 1700 орчим ажилчин ажилгүй болоод байна. 2011 оны 9-р сарын 29-ний өдөр тэгвэл оюутлоготой холбоотой ямар үйл явдал улс их оронд өрнөж байсныг хамтдаа харцгаая. 2011 он буюу одоогоос 2 жилийн өмнө болсон энэ үйл явдалд нэр бүхий гишүүд улсын хурлын 57-р тогтоолтой холбоотойгоор засгийн газарт шаардлага хүргүүлж байсан юм а. Улсын хурлын 57-р тогтоолын хүрээнд оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Гэтэл хөрөнгө оруулагч тал их хурлын 57-р тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ уг тогтоолын хүрээнд баталгаажаагүй гэж гомдлогсод тэр үеийн засгийн газрын тэргүүн Батболдод шаардлага хүргүүлж байсан юм. Шаардлагыг дэмжсэн гишүүдийн нэрсийг одоо харин та бүхэн танилцуулъя. Графикаас тэдгээр гишүүдийн нэрсийг харах боломжтой. За 2011 оны 9-р сарын 29-ний өдөр Монгол Улсын засгийн газрын тэргүүн байсан Батболдод хаягдсан шаардлагад Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр, одоогийн улсын хурлын дарга Зандахүүгийн их болд, мөн одоогийн уулуурхаан сайд Ганхуйг, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ, Шадар сайд Тэрвэж Тавг, Боловсрол шинжилгээ ухааны сайд Ган Төмөр, Хууль зүйн сайд Тэмүүжин, Эрдэнэс оюутлогоо компани захирлаар ажиллаж байгаа Сидванчиг, за мөн одоогийн улсын хурлын гишүүн Даваа Сүрэн, Бат Эрдэнэ, Амар Жаргал, Бямбцогт, Шинбаяр, за гишүүн байсан Инхбат, Алтай, Батбаяр, Балдоочор, Сайхан Самбуу зэрэг гишүүдийн нэрс эдгээр шаардах хуудсанд бичээстэй байсан юм а. Нийтдээ 20 шахам гишүүн шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсны дотор одоогийн засгийн газарт хичнээн гишүүн байлцаж байна гэдгийг сая үзүүлсэн графикаас та бордоор харлаа. За оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нийцүүлэн сайжруулъя гэсэн саналыг дэмжсэнийг нь ойлгохч тэр үед эхлүүлсэн буйхаа өнөөдөр шинжлэлийн засгийн газрын танхимд биелэлээ олов уу гэсэн таамаг энд буучгаж байгаа юм. Шинжлэлийн засгийн газар одоогоор 19 сайттай байна. За түүнийх нь 6 нь Батболдын засгийн газрын үед оюутлогын гэрээг шүүмжлэгч байжээ. Тэгээд энэ танхимд сайтын үүрэг гүйцэтгэж байна. Бас болоогүй хурлын дараагаар оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэгч Зандахүүгийн их болд ажиллаж байна. Дээрээс нь Эрдэнэс оюутлогын компани захирлаар Сидванчиг буюу оюутлогын гэрээг хамгийн их шүүмжлэгч гишүүдийн нэг тэрбээр үүрэг гүйцэтгэж байгаа жишээтэй. Ингээд харах юм бол Монгол Ардын намын үетэй адилаар одоогийн эрх баригчид ч гэсэн ганц оюутлогоо төслийн эргэн тойронд зөвхөн ардчсан намын угшилтай гишүүдийг томилсон нь энд харагдаж байна. Засгийн газрын танхимд үүрэг гүйцэтгэж байгаа нийт сайд нарын 73% нь ардчсан намаас томилогдсон сайд нар ажиллаж байгаа юм. Гэд оюутлогоо компанийн хувьд урд нь хөрөнгө оруулалтын гэрээг нь шүүмжлэгч эрх мүйцээр нэмэгдэж, засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээр нэмэлт санхүүжилтийг гацаах гол хөшүүрэг нь болчихж байгаа юм а. Үнэн дээр ганц ардчсан намын гэлтгүй бусад Монгол Ардын Хувьсгалт намаас томилогдсон сайд нар ч ялгаагүй оюутлогоо төслийг шүүмжлэгчэд. Монгол Ардын Хувьсгалт намын дарга Намрын 2 2012 оны сонгуулийн өмнө амь орж дуурсан сэдв нь оюутлогоо байсан юм а. Rio Tinto-гийн эсрэг бүхэл бүтэн засаглал ноёрхож байхад оюутлогоо төсөл цаашид хэрхэн амжилттай хэрэгжих вэ? Оюутлогод хөрөнгө оруулсан бусад гадны томоохон хөрөнгө оруулагчид ямар байдалд оров? Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд хэвлэл мэдээлэл ямар үүрэг гүйцэтгэв? Энэ тухай тун утгагүй ярилцъя. Эргээд хөтөлбөртөө тавтаа морилно тайг одоо өгүүлэлтийг сонгоо үзэж байна. За хөтөлбөрийн дараагийн хэсгийг үргэлжлүүлэн танилцуулъя. Rio Tinto оюут толгой төслийн далдуурхан бүтээн байгуулалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан оюутлогын экспортоос хүлээх орлогын үүдийг хааж байна. Салбарын сайд Ганхуйг энэ онд оюутлогоос 1 орчим тэрбум Америк долларын орлогыг орилж байгаа боловч байдал засгийн газараас гаргасан шахааны дагуу ашиг харуулна гэдэг нь эргэлзээтэй болж ирлээ. Үүсэт байгаа нөхцөл байдал эрсдэлтэй байгаа учраас өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралцаан гэж хардаж болох юм. Засгийн газар их хурал гээд оюутлогоо төслийн хөрөнгө оруулалт
оруулалтын гэрээг ганцхан бидэнд ашигтайгаар сайжруул гэж муухар зүтгэх эрхмүүдээс бүрэлдсэн байгаа нөхцөлд Rio Tinto Монголын засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээгээр хамтран ажиллахаас татгалзах хэмжээндээ тултал залхаж мэднэ. Гэхдээ Rio Tinto-гийн 2009 оноос хойш өнөөдрийг хүртэх хугацаанд тус орд газарт оруулсан хөрөнгө оруулалт бага биш. Ядчил зардлаа нөхнө гэх ирмэлзэл хөрөнгө оруулагч талд бий. Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан зөвшөлдснө гэсэн ч үргийг хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээж байгаа. Харин манай тал зөвшөлдсгөөсөө илүүтэй шууд хүчээр тулгах арга хэлбэртэй сайднараар холбогдох ямыг удирдуулж байна. Зөвшөлдслийн гишрээний ард нэг удаа суугаад бүтлгүүцснээ тайлбарлахдаа эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр гудамжинд хэрүүл хийж байгаа юм шигээр хэвлэлийнх нь танилцуулж байсныг мартаагүй юм а. Адгсан утсаар адгуур шийдвэрлэл гаргахад нөлөөлөх болохоос Монгол Улсын эрх ашигын төлөө гэдэгт эргэлзээ төрж байна. Хэрвээ Монгол Улсын эрх ашигын төлөө байсан бол одоогийн нөхцөл байдал ийм дээрээ тулахгүй байсан. Харилцан зөвшөлдсөх замаар бусдын технологиг нутагшуулаад үлдэх сэтгэлгээ улс төрчдөд дутагдж байна. Байс хийгээд улс төрчдийг адлаж байгаа нь гагцхүү тэдний мутраас бидний амьдрал шийдэгдэж байгаа тул ингэж хэлэх гол нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Оюутлогын далдуурхан бүтээн байгуулалтыг Redpath Монгол компани гүйцэтгэж байсан юм. Тус компани газрын гадаргаас 1300 метрийн гүнд 10 км-ийн хөндлөн нэвтрэлтийн ажлыг амжилттай гүйцэтгсэн туршлагатай юм. Блоклон олборлох аргаар ашиглах оюутлогоо уурхайн хувьд 150 км урт газар доор хонгил гаргах багийн ажлын нэгээх хэсгийг компани хариуцаж байсан юм а. Дөнгөж ажлаа эхлүүлээд байсан компани хөрөнгө оруулагч засгийн газар хоорондын үйл ойлголцын шаварт унаж далдуурхан ажил зогсох хүртэл хугацаанд гаргасан хөрөнгөөр хохироод үлдэж байна. Дараагийн ээлжинд Монголын уулуурхайн салбарт хамтран ажиллахгүй гэсэн бодол тэдэнд төрсөн гарцаагүй. Далдуурхан бүтээн байгуулалтын ажлыг эдийн засгийн тооцоогоор нэг өдөрт Монголын эдийн засагт 1 сая $1 орлого төвлөрүүлж байсан нь одоогоор тасалдаж байна. Хэдий олтол ажил зогсон байна, төд хэрээр Монгол улсад орж ирэх эдийн засгийн орлого татарна гэсэн үг ээ. 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдөр болсон процессыг эргээд хамсдаа сацгаая. За энэ өдөр төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн нэр бүхий гишүүдийн зүгээс оюутлогоо тэр дундаа улсын хурлын 57 дугаар тогтоолын хэрэгжилтэй холбоотойгоор Монгол Улсын засгийн газрын тэргүүн асан Батболдод шаардлага хөргүүлэх болсон тухайга хэлж байсан. За хэвлэлийн баг хурлын үеэр одоогийн эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярын хэлснээр хөрөнгө оруулалт гэж өөрийнхөө мөнгийг оруулахыг хэлэх юм байна. За намайг бодвол эдийн засаг сайн мэдэх түүний энэ үг үнэн гэж тоовол оюутлогод хөрөнгө оруулж байгаа Rio Tinto-гийн оруулсан хөрөнгө оруулалт засгийн газар зээл гэж тооцогдож байгаа юм. Сайд болсноос хойш хэлсэн үгээ мартаагүй гэдэгт итгэж байгаа учраас түүний өчигдөр хэлсэн үгийг шинжлэлийн засгийн газрын байр суурь гэж харж болох талтай. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанараа талууд хамтран ажиллах болсон. За хамтран ажиллахын тулд Rio Tinto орд газрын бүтээн байгуулалт мөнгө зарцуулах ёстой. Гэтэл анханасаа хөрөнгө оруулагчтай байгуулж байгаа гэрээний зорилго хийгээд үүргэн тодорхой байхад гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн дараа Rio Tinto-гийн гаргасан зардлыг зээл гэж тодтох нь учирсан хувьд алдаатай тайлбар байсан юм а. Тэгээд зээл хөрөнгө оруулалтаа ялгахгүй ухаан гүйцэтгэх засаглалын танхимд бодлого зангидаад сууж байна гэхээр хилийн гадна эргэлзээ төрхөөс аргагүй. Салбар хариуцсан сайдынхын тархиар л дүгнэлт хийж суугаа хойно. За энэ мэтлэнгээр оюутлогоогоор хэсэгтээ улс төрсөн хідэн улс төрчдийн үгээр үг хийж хөрөнгө оруулагч талыг шүүмжлэх уур амьсгал өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээлэлээр булгасан юм а. Оюутлогоо ажилтаа цомгтолоо гэх мэдээлэл цацагдах даруйд ч гэсэн дахиад л нэр бүхий улс төрчдийн зугаа эхэлж өнөөдөр хэвлэлийн хурал хүртэл хийлээ. Эцсийн дүнд хинд ашиг нь яаж харагдаж байна вэ гэдг нь эдийн засгийн хөгжлийг тодорхойлох гол хөшүүрэг болох юм. Шинжлэлийн засгийн газарт биедан бодлого боловсруулж ажиллаж байгаа хөдөлмөрийн яамнаас зарласан ажилтаа орлоготой Монгол хүн хөтөлбөрийн нэрчилсэн эдгээр өдрүүдэд гоёдож харагдаж байна. Одоогоор оюутлогоо дэлхийн зэсийн хэрэглээний сонирхолтой зах зээл биш гэдгийг эдгээр өдрүүдэд Чили болж байгаа үйл явцууд баттгаж байна. Дэлхийд хамгийн томд тооцогддог Чилийн Эскондидо уурхайн 2500-аад ажилтан цалин хөлс болон бусад асуудлаар гэнтийн ажил хаялт хийсний улмаас уурхайн үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга Марсело Тапиагийн мэдээснээр ажил хаялтыг 24 цаг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн ч сунгаж магадгүй байгаа юм. Тэд цалин хөлсөө нэмүүлж бонустай болгохоос гадна ажлын орчноо сайжруулахыг шаардсан байна. Дэлхийн хамгийн том зэсийн энэхүү уурхай 30%-ийг нь BHP Billiton болон Rio Tinto хамтран эзэмшдэг юм а. Зөвхөн Escondidad ч биш мөн BHP Billiton компани мэдэлд байдаг Spencer Cero гэсэн хоёр өөр уурхайн ажилчид тэдэнтэй нэгдэхээ илэрхийллээ. Чили улс дэлхийн зэсийн нийт хэрэгцээний 3/1-ийг дангаараа нийлүүлдэг бол Чилээс гарч байгаа нийт зэсийн бараг 20%-ийг Escondida дангаараа олборлдог юм а.
Дэлхийн дахины уулуурхан салбарт өрнөж байгаа эдгээр олон бусад үйл явцын дэлгэрэнгүй мэдээллийг та Eagle-ийн цахим хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой. Мөн миний бэлтгэн хүргэдэг өгүүлбэрийн өмнөх хийгээд өнөөдрийн дугааруудыг ч гэсэн хүлээн авч үзэх боломжтой. Өнөөдөр танд үзүүлэхээр бэлтгэсэн сэдв энд хүрээд дуусч байна. Маргааш шин сэдвтэ эргээд уулзъя. Танд сайн сайхныг хүсье анхаарлаа хандуулсанд баярлалаа.